Welcome to Mongolia нэвтрүүлэг Netflix-ийн топ 10 шоугаар шалгаржээ. Сайн бацхан өрхөм үзэгчтэй Ice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Манай улс энэ сард 287,860 тонн шатхуу импортлоно. Төв цэглэлт хүрээлэн дэх мөсөн хотгоноор 10,000 гаруй хүн үйлчилжээ. Уляста гүрний орчимд нээсэн мөсөн гулгуурын талбай хүүхэд багчууд олон эерэг нөлөөг үзүүлж байна. Манай улс энэ сард 287,000 гаруй тонн шатхуу импортлохоор захиалга баталгаажуулжээ. Нийт импортлох шатхуу 95%-ийг Оросын албаны улсаас авах бол үлдсэн 5%-ийг бүх найрамдах хятад ардын улсаас нийлүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд энэ сард нийт 287,860 тонн шатхуу импортлохоор захиалга баталгаажуулаад байна. Үүний 136,000 орчим нь АЕ92 авто бензин байх бол 148,000 нь дизель түлш, 3,300 тонн АЕ95 авто бензин тус байна. 2026 гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улс Сүхбаатар, Ирээнцав, Цагаануур, Боршоо, замын үд зэрэг 5 бомтоор нийт 65,000 тонн шатхуун импортлж хэрэглэж байна. Тодорхойлбол 27,000 гаруй тонн АЕ92, 183 тонн АЕ95 авто бензин, 37,000 орчим дизель түлш, 118 тонн онгоцны түлш тус худалдаа авчээ. Ирэх үзэгчтэй та бүхэнд цөөн хорвын мэдээг хүргье. Хот хоорондын зорчигч тээврийн автобусанд дахин жирэмсэн ээж амарсан явдал гарлаа. Тодорхойлбол өнгөрсөн шөнө буюу энэ сарын 7-нд шилжих шөнийн 1 цагийн орчимд 29 настай их гинэт өвдөж 3 кг 200 г охин төрүүлжээ. Охиныг жолооч зорчигчдын хамт их барьж авч Завхан аймгийн их улс сумын эмнэлэгт хүргэсэн байна. Их охины бие сайн байгаа бөгөөд автотээврийн үндэсний төвөөс охиныг 18 нас хүртэл нь эхийн хамт хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд төлбөргүй зорчих эрх бэлгэлжээ. Улаанбаатараас Улаангом, Улаангамаас Улаанбаатар чиглэлд үйлчилж буй Түмэнд нээлттэй хязгаарынхан компани автобусанд өнгөрсөн 10 дугаар сард мөн жирэмсэн их амарч иж 9 мэнд төрж байсан юм а. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатхуунтай 772 вагон байна. Үүний 234 нь АЕ92, 3 нь АЕ95 авто бензин тус байгаа бол 461 нь дизель түлш эзэлж байна. Мөн 28 нь онгоцны түлш, 46 нь шингэрүүлсэн шатдаг хий тус байна. Тэдгээрийг Толгойт, Аршаант, Улаанбаатар, Дархан Эрдэнэт болон Сайн Шанд өртөөдөд хуваарлах бөгөөд буух өртөөдийг чиглэн замд 81 вагон АЕ92 авто бензин, 260 вагон дизель төрш, 9 вагон шингэрүүлсэн шатдаг хий хүрэлцэн ирэх юм байна. Улаанбаатар хотын 1-5 дугаар ангийн сурагчдыг сүүх хөтөлбөрт хамруулахаар болжээ. 2024 оноос хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрөөр хүүхэд эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулахад сүүг, дээ амин дэм, кальциар баяжуулан тогтмол өгч байсан хүүхдийн шүдний эрүүл мэнд дархлаа сайжирч, ясны сэргэжилт буурах зэрэг эерэг нөлөөтэй байжээ. Нийслэлийн сурагчдад өгөх нэг өдрийн сүүний зардлыг нийслэлийн засаг даргын тамгын газраас, нэг өдрийг дүүрэг орон нутгаас, нэг өдрийг эцэг эхчүүд гэх мэтээр хариуцаж 7 хоногийн 3 өдөр сурагч сүү өгнө. Хөтөлбөрт нийтдээ 189 мянган хүүхэд хамрагдах юм байна. Автомашины асах гээд гал тавьж шатах, дотор нь сууж байгаад угаартаж амнасаа алдах явдал гарсаар байна. Тодорхойлбол хүчлагтай байсан Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслээ асааж, дотор нь сууж байхдаа 2 хүн угаартаж нас барсан явдал цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Автомашиныг хүчлагтай үед нь асааж, дотор нь удаан хугацаанд сууснаар битүү орчинд хүчил төрөгчийн дутагдалд орох, угаарын хийд хордох зэрэг эрсдэлтэй. Иймд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Батламгалахын дэд сайд Баасан Дам Орос улбаны улсаас манай улсад суугаа цэрэг агарын цэргийн атташе хошууч генерал Петроныг хүлээвч уулзжээ. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх хөгжүүлэх, шин шатанд гаргах, гүнзгийрүүлэх талаар санал солилцсон байна. Өвлийн улиралд иргэдийн чөлөө цагаа зөв болгосон өнгөрүүлэх зорилттой мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх 2025 төслийн үйл ажиллагаа үргэлжиж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын залгаан талбай хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж хүүхэд багчуудад зориулсан цасан уул, чараар гулгах бус, амрах, тухлах, тоглох орчин, халуун ус ундаа үйлчлэгээний цэгүүд бүрэн гэрэлтүүлэх бүхий чөлөө цагаа өнгөрүүлэх талбайг цогцоор нь шийдвэрлсэн байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн дотор байгуулсан энэхүү мөсөн хотхныг эрүүл чирэг өвөл мөсөн цэнгэлдэх 2025 төслийн хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа болон хувийн хөвшлийн байгууллагатай хамтран байгуулжээ. Төслийг төв цэнгэлдэх хүрээлэн болон StorePay компани санаачлагаар хэрэгжүүлсэн бөгөөд StorePay компани 100% хөрөнгө оруулалтаар өнгөрсөн 12 сард богино хугацаанд хийж гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна. Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх 2025 энэхүү төслийн санаа манай төв цэнгэлдэх болон манай StorePay компани маркетингийн хэлцээс ер нь яг хоёр талаасаа зэрэг гарч ирээд тэгээд энэ хоёр санаа маань нэгдээд энэ төслийг эхлүүлэх гол одоо үндэс суурь нь 11 сард үүсчихсэн. Тэгээ 12 сард бид бүхэн төв цэнгэлдэх компанитайгаа хамтраад төв цэнгэлдэх хүрээлэнтэйгээ хамтраад за манай компани 100% хөрөнгө оруулалтаар энэ төслийг дэмжиж богино хугацаанд энэ төслийг одоо бүтээн байгуулсандаа маш их баяртай байна. Мөсөн хотхныг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд нээсэн бөгөөд түүнээс хойш 10,000 гаруй хүнд үйлчлээд байна. Мөсөн хотхон ашиглалтад орсноор нийслэлийн хүүхэд багчууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тусгай газартай болж сэтгэл өндөр байгааг санаачлагчид анзааллаа. Амар таадагч чинь энд ер нь би өмнө жил гулгаж исэн бас 2 жилийн өмнө гулгаж исэн. Тэгээд одоо жоохон гулгаж сурч ихсэн. Би нэгснээс нь хойш тасралтгүй ирж байгаа. Тэгээд амар гоё юм. Ер нь их зам амаа хурдан янзлчдаг ер нь гоё юм. Мөсөн хотхон 3 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл ажиллана. Энд дэшүүрээр 1 цаг гулгах болон чаргаар 30 минут гулгахад тус бүр 5,000 төгрөгийн үн ханштай байна. Жанчевдэрч Баттэрч Евгений Павлов, Ice Global. Хотын төвийн мөсөн гулгуурын талбайг гэр ороолын хүүхэд багчууд зорих боломж төдийлөн байдгүй. Тэгвэл хэсэг залуус нэгдэж улаастай гүрний орчимд мөсөн гулгуурын талбай нээсэн байна. Ice Global телевизийн сурчлах баг саяхан тус мөсөн гулгуурын талбайг зорж тухайн газарт хүүхэд багчууд хэрхэн цагийг ая тухтаа өнгөрүүлж байгаа талаар сурвалжлаа. Улаастай гүрний орчим нээсэн энэхүү мөсөн гулгуурын талбайг хэсэг залуус өөрсдийн санаачлагаар байгуулжээ. Учир нь тус газарт амьдардаг хүүхэд багчуудад өөрсдийн гэсэн гулгах наадах зорилтын талбай алга байжээ. Тиймээс залуус нэгдэн энэхүү талбайг байгуулахаар шийдсэн байна. Үр дүнд нь өнөөдөр энд амьдардаг хүүхдүүд хотын төвийг зорилгүй гэрийнхэн ойролцоо тоглож наадах боломжтой болжээ. Хүүхдүүдийг ингээд зөв боловсон өнгөрүүлэх гэсэн талдаа ингээд найзтайгаа нийлээд ийм зүйлийг нээсэн. Тэгээд одоо ингээд Баянзүрх дүүргийн залуучуудын албаны дарга гэдэг маа нэг ах танилах бидэд туслаад биднийг харж хандаад ингээд байдаг байхгүй. Бид нэг ингээд олсон мөнгө төгрөгөөр ингээд сайн ингээд хүүхдүүд ингээд нийт тустай амар их хүсдэг. Ингээд тэмцээн уралдаан зохиох, энэ дээр ингээд нэг хаад нэг тэмцээн уралдаан зохиох, хүүхдүүд ингээд цасны баяр марш ингээд юмнууд хийхэд байнга хийдэг. 7 хоног төр нийгмийн хангалттай хийдэг. Тэгээд хүүхдүүд ингээд мөнгө шагнал мангал өгөөд ингээд явуулдаг. Улаастай орчмын иргэдийн зорих дуртай болсон энэ газар нээгдээд 2 сар гаруй болж байна. Мөсөн гулгуурын талбайтай болсноор хүүхэд багчууд цагийг ая тухтаа өнгөрүүлэх боломжтой болсон бөгөөд одоогоор гомдол мэдүүлсэн хөнгөө тоглож буй хүүхдүүдийн сэтгэл ханаж өндөр байна. Энэ нэгдэхэд нь тэгээд ирээд гулгаад үдсэн. Тэгээд амар гоё харна. Ер нь өдөр болгохын шахуу ирж байгаа. Тэгээ Жука өрөө явахад бас жоохон өндөрлөлтэйсэн. Тэгээд Жука өрөө явахын тулд автобусанд суугаад тэгээд автобусандаа төвжрээд ер нь оройтож очоод тэгээ оройтож гэртээ ирдэг байсан. Улаастай мөсөн гулгуурын талбайд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ахлагангийн 2-3 сурагч ажиллаж байна. Тэд хүүхдүүдийг гэмтгээс хамгаалахын зэрэгцээ daarуул тусгай залсан гэрт оруулж улаацуулдаг байна. Мөсөн гулгуурын талбайн үйлчлэгээний үнэ нь цагийн 5,000 төгрөг бөгөөд цагийн хязгаарлалтгүй тоглоход 10,000, тэшүүрийг 3,000 төгрөгөөр түрээсэлж байна. Мөнгө төлөх боломжгүйч энэ тоглох хүсэлтэй хүүхдүүдийг 30 минут тоглоод явах боломжийг өгдөг байна. Хүүдний үлгэрт гадаа агаарт нэггүй тоглож гулгах нь хүүхдийн бие бэлэр болоод эрүүл мэндэд олон хэрэг нөлөөтэй. Мөн энэхүү орчин хүүхдийг дэлгэцний амралтай болгоос урьдчилан сэргийлнэгээд олон давуу талтай байна. Жанчуудаас Баттэрч Евгений Павлов, профессор Малма, Ice Global. Энэхүү хүрээнд мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч мөнх баяр байлаа. Баярлалаа. Баяртай.